За ер нь бол харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломжоо алдсан байдаг. Монгол улсын хэмжээнд 11,600 харааны бэрхшээлтэй иргэд байна. Тэгэхээр энэ мэдээлэл авахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань суур эрхээ мэдэх, хүчирхэгжих, чадвахчих хамгийн том боломж бүрдэж байна гэж үзэж байна. Энэ үндсэн хуулиа уншиж, энэ үндсэн хуулиа ширээний ном болгож, үндсэн хуулиа одоо хүндэлж, үндсэн хуулиа дагаж биелүүлэх нь иргэн бүрийн одоо үүрэг. Тэгэхээр бид нар энэ иргэнийхээ эрх үүргийг эдлэх ийм илүү том боломж бүрдэж байна гэж харж байна. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын их хурл, Монгол Улсын их хурлын тамгын газар дэмжиж, за Монгол Улсын их хурлын гишүүд маань бас одоо энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч оролцож байгаа нь бол хүний эрхэд маш мэдрэмжтэй хандж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болгонд одоо хүртээмжтэй хэвлэл мэдээллийг хүргэх чиглэлээр бас анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг одоо эдлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж байгаа сайхан үйл явдал болж байна гэж харж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд мөн харааны бэрхшээлтэй иргэд QR кодыг ашиглаж унших бас боломж бүрдэж байгаа гэдгээрээ одоо чухал ач холбогдолтой. Ер нь бол хүртээмжтэй хэвлэлийн бүхэл форматыг ашигласан. Энэ нь одоо кириллээр бас давхар уншигдах боломжтой байгаа. Монгол Улсын үндсэн хууль